нэр шинэ дуу сурсан шүү. Тийм үү? За, сонсъё л доо. Сонсъё. 5 ТV-ийн хүүхдүүдийн зургийн хичээл орж байна. 6 настай хүүхдүүдийн зургаар хийсэн дуу байна. Хүслийн цэнхэр тэнгэртэй хүний дэлхий инээж байна. Хүүхэд бүхэн ширээн дээр зураг бүхэн нартай байна. Тэг яасан юу Яагаад юу гэдгийг мартчихлаа. Чи өстө гой дуулах юм аа. Харин тэ чи ихтэй наад дугаа гүйц сурахгүй? Харин тийм ээ би дөрөв яг бүгдийг сурсан юм аа. Тэгээ яг дахиад дуулах гэсэн чинь мартчихлаа. Чи надаа зааж өгч болох уу? За хоёлоо би чам дараа зааж өгье заяа. За яасан гой дуултыг. Би ер нь угаасаа төрөлхийн юм авьяастай л да. Хөөе, Маргатай чи ширээн дээр юу тавьчихсан бэ? Бит хоёрт юм заах гэж байгаа юм уу? Өгч байгаа юм уу? Яах гэж байгаа? Энэ үү? Бит хоёрын мэдлэгийг дахиад дээшлүүлэх юм уу? Энэ үү? Тий. Энэ бол дэлхийн газрын дэлхийн зураг. Дэлхийн зураг аа. Манай дэлхийж бараг бөмбөрцөгтэй адилхан болохоор энийг нэг талаас нь л авсан юм. Гэтэ энэ бол хиймэл зураг. Тэгээд наа чи баахан цэнхэр өнгөтэй юм байна штэ. Энэ цэнхэр өнгүүд нь болохоор далай гэдэг баггүй юу? Далай? Тийм. Далай гэж ерөнхийдөө юу вэ? Далай гэдэг чинь одоо таны уудаг ус байдаг үстэй. За. Тэгэхээр далай чинь цэнхэр өнгөтэй юм уу? Тийм. Бараг зарим нь ус гэдэг баггүй юу энийг бол. Хөөе. Ус чи өнгөхгүй байдаг үстэй. Ус чи өнгөтэй. Холоос харахад бол цэнхэр, ойртой тарахад бол өнгөхгүй байдаг баггүй юу? За. Тэгвэл одооноос усыг цэнхэр өнгөтэйгээ бодчих тий. Гэтэ би тэрийг сайн мэдэхгүй шүү дээ. Энэ ногоон байгааз. За. Эднэр бол газар гэсэн үг. Тий. Газар чинь шороо чинь өөр байдаг үстэй, бор байдаг үстэй. Уулас. Бас холоос харагдахаараа ногоо харагдах юм болов? Тий. Дэлхийдийн бүр хэлбэртэй ахгүй юу? Бөөрөн хий. Тэгвэл бид нар яагаад унахгүй амьдраад байгаа? Харин тий. Үгүй энэ чинь бөөрөн хий мөртлөө газар нь тэгшин байдаг байхгүй юу? Бөөрөн хий гэхлээр чи бид нар чинь тогтохгүй тэгээд унаал ах юм биш үү? Үгүй. Чи бид юу ч мэдгүйгээ худлаа яриад байгаа юм уу? Тэгжин. Маргатай чи өстө өөдгөө маа. Хүмүүс чи жижигхэн штэ. Дэлхий хүмүүс энэ дээр байхгүй л байгаа мөртлөө жижигхэн болохоор харагдахгүй л ахгүй юу? Юунаас ойлгохгүй байна. Би ч гэсэн ойлгохгүй байна. Чи тэгвэл чи мэддэг хүнээс нь асуугаад өгөөч. Би тэр мэддэг хүний сайн мэдэхгүй л дээ. Та хоёр мэдэх юм уу? Бид хоёрч мэдгүй л дээ. Гүй чамайг мэддэг хүнээсээ найзаас асуугаад өг гээд ах ойлгохгүй байгаа мó? Би тэр хүнийг яаж үндхий? Маргатай. Чи анх бит хоёрт өөрөө юм заадаг байсан болвол одоо бит хоёрт хамт суралцж шít. Энэ гайхамшиг шүү. Би мэдэхгүй байсан одоо мэдэж авч байна. Чамд ямар санагдаж байна? Надад гой санагдаж байна. Бит хоёр чамаас зөндөө юм сурсан. Чи ч гэсэн юм сураад өстой гоё агаах та бит хоёр талав гоё агаа. Тэгвэл эхлээд чи бит хоёрын багш байсан бол одоо гуруулаа хамтдаа сурагч боллоо шүү дээ. Тийм шүү. Эндээс ч гэсэн зөндөө олон хүүхдүүд суралцсан байх та тийм ээ бөөрөө. Харин тийм ээ. Бас над шиг мэддгүү бас ийм сахилахгүй гараад байдаг байхаа. Тэр найзууд маань ерөн сайн юм сурах хэрэгтэй байхаа тийм өөрөө. Тийм баха. Над шиг ч гэсэн юу ч мэдлэггүй хүүхдүүд зөндөө юм сурсан баха. Гэхдээ та хоёр шиг ярьдаг тугуул дэлхий дээр байгаа мó? Үгүй Монголд байхгүй байхаа. Бид хоёр чи ер нь орчлон дээр хойлохнаа л гэж боддог шүү дээ. Сайн ярьж чаддаг. Өөрөө гэхдээ зөндөө олон улс байгаа шүү дээ. Зөндөө олон улсаас ярьдаг тугуулнууд байж магадгүй шүү дээ. Тэгвэл бас өөр улсад байдаг тугуулнууд бас өөр хэлээр ярина гэсэн үг үү? Гэтэ тэндэр чи ямар ичид ашиглаж байгаа мó? За бас тийм ээ тий. Хүй, Маргатай. Гурвал одоо гоё шин содон гоё хөгжилтэй зүйл үзэл та. Өөр юм үзэл та төхөө Маргатай. За тэгээ. За тэгээ. Yes, тийм ээ. Одоо өөр юм үзэх гэж байна. Далай гэдэг нь дэлхийн усан мандлын үндсэн хэсэг болох ихээхэн хэмжээний өндөр давсжилттай ус юм. Ойролцоогоор дэлхийн гадаргуугийн 71% буюу 361 км2 талбайг эзэлдэг. Энэхүү тасралтгүй үргэлжилсэн ус буюу далайг хэд хэдэн далай мөн жижиг тэнгисүүдэд хуваадаг байна. Далайн талаас илүү хувь нь 3000 м-ээс илүү гүнтэй байдаг юм байна.
Дэлхийн далай нь Номхон далай, Атлантын далай, Энэтхэгийн далай, Өмнөд мөсөн ба Умард мөсөн гэсэн далайнуудад хуваагддаг байна. Номхон далай ба Атлантын далайг экваторын бүсээр хойд ба өмнөд гэж хуваадаг. Далайн жижигвтер хэсгийг тэнгис, булан, тохой гэх мэтээр нэрлэдэг. Их газар дээр далайтай холбогдоогүй давсжилттай жижиг хэмжээний усны биетүүд байх ба үүнийг тэнгис нуур гэж нэрлэдэг. Жишээлх юм бол арал тэнгис, их давс нуур гэх зэрэг. Эдгээрийн зармийг тэнгис гэж нэрлэдэг боловч үнэн дээр давс нуур юм а. Тэнгэрийн хөх хөнг далайн усанд туснаас далай цэнхэр өнгөтэй харагддаг гэж хүмүүс боддог байлаа. Ус нь цайвар цэнхэр өнгөтэй боловч их хэмжээний ус байгаа тохиолдолд уг цэнхэр өнгийг харах боломжтой байдаг юм байна. Тэнгэрийн өнгө усны өнгөнд нөлөөлөх боловч гол шалтгаан нь биш юм. Гол шалтгаан нь юу вэ гэхээр усны молекул нарны гэрлийн улаан фотоныг шингээдэгтэй холбоотой юм байна. Далайд бидний мэдэхгүй олон амьтад байдаг. Эдгээрээс хамгийн сонирхолтой амьтдын талаар мэдээлэл хүргэе. Далайн амьдрал сонин содон зүйлээр илбэг байдаг. Далайн гүнд гайхалтай сайхан амьтдыг харахаас гадна аимшигтай амьтдтай ч нүүр тулна. Гэхдээ энэ амьтдыг бид нар өөрсдөө хизээж харж чадахгүй. Мэргэжлийн усан чумбагчд л илрүүлэх боломжтой байдаг юм байна. Ингээд далайн гүнд амьдрах хамгийн аимшигтай, хамгийн өвөрмөц амьтдтай танилццгаая. Далайн чөтгөр. Энэ бол далайн гүнд амьдрах хамгийн аимшигтай, хамгийн эртний амьтдын нэг. Тэр далайн бусад амьтдаар хоолдог учраас зэрлэг амьтны тоонд багтдаг. Далайн чөтгөр гэх энэ амьтан нь 18-аас 550 метрийн гүнд эсэрхэг эсвэл шаварлаг хэсгээр амьдарч заримдаа тэндээ шигддэг. Номхон далайн хаулиод. Далайн гүнд номхон далайн хаулиод гэх аимшигтай загс амьдардаг байна. Уг хурц шүтэд загс нь 4000-аас 5000 метрийн гүнд амьдрах бөгөөд өөрөөсөө хэмжээгээр жижиг загас, хавч, сам орхой гэх зэргээр хоолдог. Хаулиод нь 30 см-ийн урттай далайн гүнд амьдардаг томоохон загсны төрөлд багтдаг юм байна. Өнгөлн далдлагч. Анх харахад хорхойд чоргүй мэт санагдавч үнэн хэрэгтээ далайн гүнд амьдрах зэрлэг махчдын нэг. Тэд нэгэн секундын дотор олзоо барьж иддэг. Түүний гадаад төрх нь чулуу шүр мэт харагддаг учраас загснууд анзаардаггүй байна. Ан хийж байх үед энэхүү загсны ам 12 дахин томрох боломжтой. Үүнээс гадна тэд далайн гүнээр алхаж чаддаг нь ан хийхэд давуу тал нь болдог гэж шүү. Дараагийн амьтан цэнхэр сахиусан тэнгэр. Далайн гүнд байрлах хамгийн үзэсгэлэнтэй амьтдын нэг бол цэнхэр сахиусан тэнгэр юм. Тэр хамгийн ихтэй 40 мм-ийн урттай. Уг цэнхэр сахиусан тэнгэр нь гадаад өнгө үзмжээрээ бусдаас ялгарх бөгөөд ихэнхдээ усны дээгүүр хөвж усны бөмбөлгийг залхилж амьдардаг амьт юм байна. Атолла далайн замхаг. Атолла далайн замхаг нь далайн гүнд амьдрах үзэсгэлэнтэй өвөрмөц амьтдын нэг бөгөөд тэр ихэнхдээ нарны гэрэл тусдаггүй газар амьдардаг. Учир нь энэхүү далайн замхаг өөрөөсөө гэрэл цацруулдаг болохоор энэ аргаар тэр олзоо өөртөө татаж хоолоо олдог юм байна. Далайн морь. Энэ амьт нь хятад лууны жижигрүүлсэн хувилбартай ижил бөгөөд ус багтай шүрэн арал дээр амьдардаг. Гадаа төрх нь дайснаасаа нуугдах гайхалтай нуун далдал болдог давуу талтай ч их усанд хурдан хөдлөхт нь саад учруулдаг байна. Түүний хөдөлгөөнийг ердөөл нуруу болон цээжин дээр байх хоёр сэрвэл хариуцна. Үүнээс гадна эдгээр амьтад маш романтик. Эмэгтэй нь төрсөө шахсны дараа эрэгтэй нь үргэлжлүүлэн дардаг бөгөөд тэд өглөө бүр хайрын бүжиг хийдэг. Фламингогийн хэл. Энэхүү далайн амьтад нь өөрийн өвөрмөд тод өнгөөрөө уг жагсаалтанд багтсан юм. Түүний гадна тал нь тод өнгийн нөмрөгтэй бөгөөд энэхүү нөмрөг нь уг амьтныг гадны хортой нөлөөнөөс хамгаалдаг. Өнөөдөр ч гэсэн сонирхолтой юмнууд үзлээ дээ тий бөөрөө. Харин тийм ээ. Маргад ч гэсэн юм сураад, хойлоо ч гэсэн зөндөө хэм сурж авлаа да тий. Өдөр их тусмал бүр хөвгөлтэй гоё. Бүр үнэхээр таалагдчих шүү. Ёо. Манай найзуудад ч гэсэн зөндөө таалагдах бах та. Таалагдгүй яах юм бэ? Тийм ээ. Баярлаа Маргада. Баярлаа Маргада. Хайртай шүү Маргада. Хайртай шүү. Та хоёрт ч гэсэн. За мөр би ч гэсэн чамд хайртай шүү. Би ч гэсэн чамд хайртай. Сайн байцгаана уу хүүхдүүдээ. Тэгэхээр өнөөдрийн минь зочноор нэг хоёр ихэр хүүхэд ирсэн байна. Тэгэхээр та хоёрын чи нэрийг хэн гэдэг вүлээ? Гигэнэ цаама. Тэгтээ би тарыг Аминга гэдэг юм. Жинхэнэ нэр нь үү?
Аминго, ананго. За. Хоёроо. Хоёроо. Ой, хөөрхөн октод хараад би бүр ангайцсан зогсож шин. Би ч гэсэн Намайг бөөрө гэдэг. намайг мөөрэ гэдэг. Та хоёртай танилцсантай их таатай байна. Та хоёр ч бит хоёр шиг ихэр юм уу? Тий. Бид хоёр ч гэсэн ихэр штэ. Гэхдээ та хоёр чи ихэр үү? Та хоёр чи гэхдээ өөр өнгөтэй шүү дээ. Ээ, гэхдээ ихрүүд бид хоёр чи эрэгтэй эмэгтэй хоёр болохоор чинь өнгө нь өөр байгаа аахгүй юу? Та хоёр чи хоёулаа эмэгтэй болохоор яг адилхан юм биш. Би бүр ялахгүй байна. Ээж чи яаж ялгадгийг? Мингээс Шууд хараад уу? Та хоёрын нэрийг хин гинэ? гигэнэ цаамаа тэгтээ би тарын нэрийг аминго ананго гэдгийг. Гигэнэ цаамаа гэдгийг гэрийнхэн дууддаг гэсэн үү? Аха. Тэгэхээр та хоёрын хин нь их чинь Би. Гигэнэ нү? Аха. Би ах нь. бүр ах штэ. Би төрүүлж ихлэ төрсөн. Дараа нь мөөрө төрсөн. Тэгэхээр ихэж төрсөн ах нь олдог те? Таарчсэжтэй нэг өдөр төрөө үсттэй. Тэг нэг өдөр нэгээрээ төрдөг байхгүй юу та ээжигээ гидснээсээ? Тэ? Аха. Тэгтээ чамайг ах гэж хэн нотлох уу? Би өөрөө нотлоно. Хөөе. Та хоёр хэдэн настай? 5 настай. Хидэ? 5 настай. 5 настай юм уу? Аха. Удахгүй тэгвэл сургууль дарах гэж байгаа юм штэ тий? Тий. Сургууль дарах гэж байгаа ямар вэ? Гай. Хөөе. Та хоёрын цэцэрлэгийн ангийнхан чинь та хоёрыг андуурдгүү. Андуурдаг. Тийм угаасаа яг андуурахын аргагүй байна. Та хоёр бүр үнэхээр адилхан юм биш. Хоёроо. Та хоёр чи нэр хин гэдэг үлээ? Гигэнэ цаамаа. Гигэнэ цаамаа. Гигэнэ цаамаа хоёроо та хоёр дуу шүлэг бүжиг мэдхүү? Мэдэн. Дуу. Мэдэн. Тэгвэл дуулаад үзүүлчих. Зуны парасыг бэшагантай өнгийн шарансыг инээ шилтэй танастай мангсыг сароосөлөө захсантай цагийн гэрэн тоя бит бас түнэрэди гэрэл наны хүүхдүүдээ бит бас түнэрэди гэрэл наны хүүхдүүдээ өөрийн гойрны шуугантай төмөн шуушиг чигээтэй жарахтай мангсыг сароосөлөө захсантай цагийн үрийн туяа бит бас түнэрэди гэрэл наны хүүхдүүдээ бит бас түнэрэди гэрэл наны хүүхдүүдээ англион цэцгийн дэлбэтэй атай жаргалын алтын заяа Монгол түмний алтан өглөө марасын бидний жаргалын тоя бит бас түнэрэди гэрэл наны хүүхдүүдээ бит бас түнэрэди гэрэл наны хүүхдүүдээ гэрэл наны хүүхдүүдээ. Яасан гоё дуул юм бэ? Тэгвэл та шүлэг мэдгүй. Тэгвэл шүлгээ уншаад үзүүлчих. Чулуун тоглоом хүүхдүүд нь чулуун тоглоомоор тоглодог орон хүүхдийн олон байдаг болов үсэг ба наснаас өөрөө хүүхдийн чулуун тоглоом өвдөө хавлаа зулсан намралдаанда үсэн байсан чулуун тоглоом хонгор галдун хадуу билээ хонтон улаананд тэмээ билээ
Тарган цагаан нь ямаа билээ. Тарган алган үхэр билээ. Цагаан цэнгэн ямаа билээ. Цагтаа цөмөрөө миний сүнгээ. Орон гэрс минь багтаагүй. Олохын тагтаа багтаагүй. Орон үн төлөв аваагүй. Ойхоо хүжүүлсэн чулуун тоглоом. Ямар мундаг юм бэ? Та хоёр чи яг нэг хүн шиг адилхан дуурдаг юм биш? Тэ? Та хоёр бүжиг мэдгүй. Мэдэн. Тэгвэл бүжиглээд үзье. Үе та хоёр чин доо мэдэн, шүлэг мэдэн, бүжиг мэдэн. Ямар олон төрлийн авьяастай сайн хүүхдүүд вэ? Сэрэлсэн даатвч хүнсгсээ тэлмэ Намайг дууд сэрэлсэн даатвч хүнсгсээ тэлмэ Нати сэрэх дэрэн дээр чамайг бидрэхгүй мэдрэмжингүү Нати сэрэх дэрэн дээр чамайг мэдрэхгүй мэдрэмжингүү Чамасана сэрэх ихтэйсэр чадахгүй нэ Харахгүй ба чадахгүй хацар чингэр чадахгүй нэ Чамасана сэрэх ихтэйсэр чадахгүй нэ Харахгүй ба чадахгүй хацар чингэр чадахгүй нэ I love you Ганцхан зүрхэд хойлуулаа юу I love you Ганцхан зүрхэд хойлуулаа юу Та хоёрыг вэ штэ? Ээж чи яаж ялгадгийг? Мингэ. Мингэ? Ямар минг? Эндээ мингтэй. Тийм биш. Тэгэд мингтэй хэн блэ? Цаама. Минггүүн? Гигэнэ. Ингээл ялгачдаг юм биш. Хоёр ингээл ялгах юм биш үү? Тэгвэл гигэнэ цаама хоёр тий. Гигэнэ нь минггүй, цаама нь мингтэй юм байна тий. За Тэгвэл бол ёстой ялахгүй байна. Тийм харагдаа. Харин тийм. Мингтэй минггүй гэж ялгах хэрэгтэй байна тий. Тэгвэл та хоёр том болоод ямар мэрэгжилтэй болъё гэж боддог вэ? Би л эмч. Эмч. Эмч юм уу? За. Би л цагдаа. Цагдаа. Эмч цагдаа хоёр. Ой, эмч болохын юм тийм гоё юм. Эмч болвол хүмүүсийг авардаг байхгүй юу? Байж би найзуудаас асуугаад байгаа л да. Чи яагаад эмч болохыг хүссэн? Хүний бие нөхөр эмдэлдэг хэвтэй. Тий. Чи хүний биеийг эмчилмээр санагдаад эмч болохыг хүссэн юм уу? Тэгвэл яагаад цагдаа болохыг хүссэн? Хулгайчаа надад гой санагддаг байхгүй юу? Хулгайчуудыг барайл, хүмүүсийн эд зүйлийг нь өгөөл, тэгээд тэр нь гой санагдахаар чи цагдаа болохыг шийдсэн байна те? Тий. Ястай гой мэрэгжил ах та тий. Та хоёрын найзууд чинь чамайг юу андуурдаг? Андуурдаг. Юугаар андуурах вэ? Мингийг харахгүй харахаар. Мингийг харахгүй тэгээд хувцаар нь хувцс нь та хоёрыг яг хувцс нь адилхан өмсдөг тий? Та хоёрын ивэрчи эзэн урах уу? Би та хүн юмтай ивэрэхгүй шүү дээ. Яагаад? Бид хоёрын ивэр уургаад идэг шүү. Миний хүү одоо захнаад байгаа. Яа тэгвэл шүү дээ. Тугaalсан юу ивэлтэй ивэр уургадаг. Яа тэгвэл тугаал учраас хань хүмүүс чинь бол тугаал биш хүн басаар авахгүй юу? Би ч адилхан л ургадаг юм болов уу гэж бодсон шүү. Тайлтан ихэрсэн ингээд. Таач ингээд ихэрсэн юм уу? Тийштэй бид хоёр чи ихэр штэ, хоёр ихэр. Бид хоёр ингээд би татчихсан хоёр ихэрс. Тийм байж штэ. Тэгвэл дөрөөлөө нийлээд дөрөв ихэр. Биш ээ. Нэгээрээ хоёр ихэр болох юм байна те. Гэхдээ л нийлээд дөрөв ихэр. Гэтэ хамтаа төрөөрөөстэй. Дөрөв ихэр болох юм байна те. Тийм байна. Даанч би ихэргүй. Би ганцаархна.
Хөөе, ихэр байхын юун тийм гоё идэгэн та хоёр? Би тааштай ихэр уцаас хамтаа тоглодог гоё идэгэн. Ерөөсөө уйддаггүй юу та хоёр? Ууддаггүй. Би хамт тоглодог юм уу? Тийм. Хөөе, нэрээ тойрон багш чамайг андуурдаг. Андуурдаг. Хөөе, та хоёр тэгтээ муудалцдаг уу? Муудалцгүй. Мөрөв дээр хаяа муудалцаад идэгэн штэ. Аа. Тойр муудалцаж болохгүй шүү. Бөөрөө бит хоёр шиг хизээж муудалцаж болохгүй. Муудалцвал муу зан чанар үүсчдэг байхгүй юу? Тэгдэг гэж шүү бөөрөө минь. За, хоёулаа тэгвэл муудалцах одооноос жоохон нэгэндээ уучлахгүй сураа за. Тэгээ. Та хоёр нэг хаяа муудчихаараа нэгнээсээ хинэн дөрүүлж уучлахгүй хөө? Би Хоёроо тэгвэл тойр дуу мэдхүү дахиад мэдэн. тэгвэл мама наш Мэдэн. тэгвэл дуулчих. Мамунай манад хоёлаа тоглоё. Аав ээж хоёрын авчлан тоглоом биш үү. Мэрүн такия машин барьж авъя. Ном сайн уншия. Ногоомото тарья. Болцсон уу? Дандаа юм аа. Хөөе, та хоёр Google-тэй кино үздэг үү? Үддэг. Ямар Google-тэй? Мохто. Мөнгө Тэгвэл мөнгө тунхуу өөр. Гүнжнэр үздэг үү? Үддэг. Миний та адамаар үддэг. Одоо нарыг бас үздэг юм уу? Аа. Би бас үзэх дуртай ш. Би ч гэсэн. Тэлтэй амир гоё идэг те. Тий, ёстой хөгжилтэй те. Аха. Бүгд мөрнүүд нь одоо мөр тийм ээ. Тий, бүгдээр одоо тий. Жижиг моринууд байдаг те. Аха. Сарн дүүнэдэг өглөө нийштэйдэг те. Тий. Тэгээд бүгдээр хоорондоо бас тоглоод хөөрхөн те. Аха. Хоёроо та хоёр ёстой хөөрх юм аа. Тэгээд бас бид гурав дээр ирээ зөндөө олон дуу шүлэг сураа. Тэгээд бас гоё бүжигэсэнд баярлаа. баярлаа. Баярлалаа хоёроо. Ирээдүйд вэ штэ. Мундаг эмч, мундаг цагтаа болоорой заа юу. За. За. Таярт амжилт хүсье. Амжилт хүсье. Тэгэхээр одоо бүгдээрээ үзэгч хүүхдүүдтэй баяртай дараа уулзъя гэд хэлээ. Бүгдээрээ зэрэг хэлээ шүү заа юу. 1 2 3 Баярлалаа. дараа уулзъя. Дүрсээ тогтоогоорой хүүхдүүдээ. Дугуй дүрс. Дугуй дүрс. Тэгш өнцөгт. Тэгш өнцөгт. Дөрвөлжин. Дөрвөлжин. Заримдаа ам дөрвөлжин ч гэж хэлдэг. Гурвалжин. Гурвалжин. Гурвалжин дүрс. Зовон. Зовон дүрс. Зовон дүрс чи хүүхдүүдээ.